За. Тэгээд юу вэ? Асуултанд хариулъя. Гол одоо нэг асуулт байна. За. Одоо яг ийм эрсдэл байсаар байдаг. Цаад одоо ансаг цайд яагаад ийм эрсдэл тодорхой юм болов уу? Миний цаана бас ямар ашиглан хандсан байгаа. Одоо би хардлага сэрдлэг яриад яг хөө энийг улсууд өөрсдөө олох хэрэгтэй. Ямар ч байсан би зүгээр л дэлхийн практик ямар байдгүй, шинжлэх ухаан юу хэлээд байна уу гэдгийг л хэлж байгаа. Тэгэхээр энийг ойлгохгүй байна. Хамгийн энгийн хүн ойлгож болох юм хэлээд байхад л ойлгохгүй байна гэдэг бол цаанаа өөр ирэх ашиг байдаг байх гэж бодож байна. За өөр асуулт. Улаанбаатар төмөр замын Улаанбаатар төмөр замынхаа энэ төмөр зам хоцрогдсон байна. Энэ рүүгээ анхаарал хандуулах ёстой гэдэг асуудлыг урд өмнө хэн ч хөндөөггүй юм бэл. Хэн ч анхаараагүй. Энийг тэгэл нэг болоод яваад байгаа юм шиг бодсон. Өнөө хэрэг дээр тийм биш юм байна гэдгийг би төмөр замын бодлогыг арай өргөн хараач гэдэг ийм асуудлыг тавьсан. Тэгээ яг хөө сая нэг арай одоо албан ёсны баримтанд орсон нэг юм нь юу гэхээр саяхан 12 сард Монгол Орсын засгийн газрын комиссийн хуралдаан болсон. Тэгээд комиссийн хуралдааны материал дотор Улаанбаатар төмөр замынхаа энэ төмөр замыг одоо сайжруулах иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй болохгүй юм байна гэсэн үг орсон. Одоо бол үгнээс цаашгүй байгаа. Энэ рүү үйлдэл хийгээд ажиллах хэрэгтэй. Энэ үйлдлийг энэ усуд хийхгүй хаал гэж бодож байна. Бид нөгөө мега төслийн амьдралын циклийн зураг харуулсан шүү дээ, тийм ээ. Нэгдүгээрт 5 толгой гашуун сухад чиглэлийн төмөр замын төсөл болол 15 онд ашиглалтанд оруулж болох. Хамгийн ойрын үр дүнгийн шууд гаргаж болох. Дээр нь энэ төсөл дээр ерөөсөө бондос 232.5 сая доллар л хүсэмжилж байгаа. Бусад мөнгөний олон улсын банк санхүүгийн байгууллагаас босхыг, хөрөнгө оруулагчдаас босхыг тэгээд тээвэрлэе. Хэрвээ энийг хийж чадвал өгөөж нь 8.5 жилийн хугацаанд энэ үр дүнгээ өгөх юм аа гэж. Бусад ярьж байгаа тэр энэ тэнд далан босгож байгаа юм бол хизээч үр дүнгээ өгөх ойрын ирээдүйд харагдахгүй юмнуудын тухай ярьж байгаа шүү. Тэгэхээр та энэ төслийг хийхгүй гэдэг шүү дээ. Та нар гэртээ карантиныхаа хоёрт хоолой нь ямар байгааг хардаа. Хоолой өөрчлөгдөхгүй шүү дээ. Нэг дунд нэг л карантин байгаа шүү. Тэгэл тэр ямар материал хоолой байсан тэр хоолой нэг талаас ороод нэг талаас үргэлжилж л байгаа шүү. Карант гэж хэрвээ тийм үнэхээр зүйрэл байж байгаа юм бол тэр карант чинь өөрөө Монгол төр, Монголын хэл гайл واخхгүй. Тийм төмөр замын асуудал дээр хэрвээ карант гэж ярьж болдог бол тэр карант чинь Монгол талд ч карант байна, Хятад талд ч карант байна. Тэр чинь төр واخхгүй юу? Монголын төр, Хятадын төр. Тэрийг өөрсдөө зохицуулна шүү. Тэр төмөр замын өргөн нарийн цариг ямар байх вэ гэдгийг карантаар тайлбарна гэдгийг бол ерөөсөө ойлгохгүй. Ийм л юм. За. Та одоо ийм байдал үүсэхгүй гэдэг шүү дээ. Энэ 400 сая долларын хөрөнгө оруулалт цааш тэгээ үргүй зарах гэдэг байна гэдэг. Энийг үүсэхгүй тул та юу хийх вэ? Миний бодлоор та Монголын төмөр зам байр сууриа хадгалаад үлдэх ёстой байсан юм шүү. Яагаад байр сууриа тавьдагцэн? Яаж үргэлжлүүлчих гэж байгаа? Эрх мэдэл хийнд байна, тийм л бүх юм явуулж байгаа шүү дээ. Тийм учраас ийм юм болоод байна гэдгийг олон нийтэд бас хэлж ойлгуулах, шийдвэр гаргагчдад ойлгуулах шаардлага байгаа юм байна. Асуудлыг нуугаад явах юм бол буруу замаар орох юм байна. Энэ бондын мөнгө гэж би ингэж ойлгож байгаа учраас энийг ярьж байгаа.
Би та бүхэнд энэ хийж байгаа танилцуулга бол миний 3 удаагийн том танилцуулгуудыг маш их хураангуулж хийсэн танилцуулга. Тэ. Энэ танилцуулгыг би Улсын их хурлын бүх гишүүдэд хүргүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд бүгднтэй нь уулзаж танилцуулсан. Нэгэн ч нэцаагаагүй гэж хэлмээр. Хэрвээ ерөнхий сайдын байр суурийг сонирхож байгаа ерөнхий сайд энэ асуудлыг би миний мэдрэмжээр ойлгохын дээр ойлгож байгаа. Асуудал бол зүгээр дотроо засгийн газар энэ асуудлаа шийдэж чадахгүй юу? Элдв бизнес, элдв одоо мөнгө угаадаг эрх ашгуудыг давж гарч чадахгүй юу гэдгээс л хамаарна. Хараахан төмөр замын асуудлаар эцсийн шийдвэр нь гарчаагүй байгаа учраас харах хэрэгтэй байхгүй юу? Эцсийн шийдвэр нь гарчаагүй. Ерөн зүгээр би энэ танилцуулгаас харж байгаа та нар ч гэсэн ойлгож байгаа. Төмөр замын асуудал хэрхэн шийдэгдэхээс Монголын хувьд цааш шийдэгдэх юм байна. Тийм учраас энэ шийдлийг би засгийн газар зөв хийгээсэ гэдэг л үүднээс бас олон нийт рүү хандаад байгаа шүү дээ. Олон нийт рүү та бүгдээр дамжуулж хандаад байгаа. Тэгэхээр засгийн газар шийдлээ зөв хийвэл энэ засгийн газар ёс суртахууны эрхтэй. Энийг амжилтанд хүрэх ёс суртахууны эрхтэй. Аюу шийдлээ буруу хийх юм бол энэ засгийн газар өөртөө одоо ял өгөх ажилтал болж байгаа юм шүү дээ. Миний барьж байгаа бодлого зам тээврийн яамны ярьж байгаа бодлого эрс зөрчилж байгаа бөгөөд энэ зөрчлийг бид ерөнхий сайд дээр 3 удаа эсэргүүцсэн. 4 дахь удаа дээр ерөнхий сайд ер нь эцэлж шийдэх зүйтэй байна гэдэг асуудлыг товлоод 16 цагт яамныхан миний бие эдрийг бүгдийг урьсан байсан. Аргумент миний хэлж байгаа аргумент нотлохыг нисаж дийлэхгүй болохоор ерөнхий сайдын зарласан тэр өдөр 16 цагт уулзсан гэсэн зарсны өглөө намайг ажлаас халтсан юм. Ийм л байдал үүсэж байна. Батлах сайд Twitter уулзсан дээр бичсэн байсан л да. Ийм их сайхан гэж түүгээр явсан гад түүгээр уулзсан миний буруу гэж бичсэн байсан. Яг хин таны тэмдэглэсэн дээр энэ аккаунт Монголын төвөөрөнд байгаа. Яг хоо зүгээр санаачлагыг батлах сайд гаргасныг би үүсэхгүй. Гэхдээ төмөр зам болоод энэ асуудал батлах сайдын өмч биш шүү дээ. Энэ чинь Монголын асуудал шүү дээ. Санаачлаг гаргасан ч гэсэн энэ асуудал эцсэл чаан шийдэгдсэн байхээр ерөнхий сайд дээр. Ерөнхий сайд батлах сайд миний биеийг дуудан байж энэ асуудлыг энэ маш хариуцлагатай асуудал гэж ерөнхий сайд энэ дээр тэрний энийг гүйгээр хөндлөнгийн одоо хинээч сэжиг хажиг төрүүлэхгүйгээр ажиллах чадвартай хүн таал байна. Та энийг хийж өгөөч гэж өөрөө хэлсэн. Тэгээд тэрний дагуу л ажилласан. Таны албан тушаалын чөлөөсөн төлөмжөөр нэг баса албан тушаалын чөлөөсөн гаргасны маргааш нь сэнэтрийн чөлөөсөн байсан. Энэ одоо ингээд өнгө тарах тул нэг их сайхан нэг хүн анзаарч байгаа хоёр нэг чөлөөсөн явдал болж батлах сайд ерөнхий сайд хоёрын зөрчил юм шаардж байсан. Олон тарихтай байна. Энэхтэй таа хэдүүлээ төмөр замынхаа асуудал дээр төвлөрөөд өгөх үү. Зүгээр энэ асуудлыг далимдуулаад улс төр хийх гэсэн улсууд зөндөл байгаа л та. Тэр нь тэдний асуудал бол. Засгийн газар дээр энэ асуудал ярилцсан хэврэл байгаа шүү дээ. Эцсийн шийд гараагүй байгаа. За ойлгож байгаа доо. Бид нар ойлгож байгаа. Дэмжлэг олон түмэнд нээлттэй байх явдал чухал болцсон. Энэ цаг үед юм. Тиймээс би нөгөө дорж готууга бичснийг уншаад
нэг гүн ухаан бидний тайлбар шаардахгүйгээр бүх асуудлын голуудыг олоод хэлсэн байл шүү дээ. Би тэгээд тэрэнд айгүй баярлсан байхгүй. Гэхдээ энэ асуудлыг ойлгохгүй ойлгож байгаа зөндөө байгаа даа. За. Та яриндаа хэлээд ахаа бол болно тийм. Энэ бонд хэлбэл өөр англи хэлээр хэлчихсэн юм уу гав бич шорм энэ үс үгүй гэж гэсэн үг шүү дээ. Тэгээд та маш түр үнийг тэгээд ямар автоо гэдэг бид нэр та яг далиг хэлчих юм бол тэр автоо бид хэлчихвээ. Тэгээд өөрөөр хэлбэл та сэвэж чадахгүй түнцэнтэй гэж бид сэвэж чадахгүй дээрээс өнөөдөр бид өмнөд ямар байгаад орсныг хүн болгон мэдчихэж байгаа. Тэгээд зэрэг байгаад орсны сүүлчд өгсөнд явуулсан. Энэ бол нэгэн юм уу боломжтой нэг юм яаж чадах бол зарим случаи хэсэг хувийн хөнгөлөөр яхах болж чарч. Бол тийм юм. Өөртөө шатч өөр бидний чинь. Бас нэг зүйл бол юм шиг хэрэг би супатны юм хахад бол энэ утааны асар том бүрээ хэлчих юм байна. Юу гэхээр Оросоор тэмдэг асуудал Монголоор явуулсан гэдэг нь 6,000 км хол 5 дахин хол Оросын ванины порт руу явуулсан. Оросын ванины порт ямар асуудалтай вэ гэхээр 2010 оны 9 сарын 11-нд 15-нд Оросд энэ үйл хөдлөлтөд порт явуулсан байна. Энэ хотод Оросын одоо манай Баатар сайдын баруун гараг зэрэг Ирпаскаг гэх аав гэж аваагүй өөр Никоянд Оросын зүйлсийг авсан байгаа байхгүй энэ. Тэгэхээр хаавсан зөвхөн 5 дахин хол километр газар нүд төвлөлтөд байгаа ямар машин байна да. Өнөөдөр та гэрээсээ сансар байгаа шууд хотын дараагаар явж байгаа та эсвэл хаавсан бомбон болж явж байгаа гэдэг байна. Энэ ямар ч юм уу гэж нэг өөр нэг асуудал юу гэхээр тэр байнгын асуудалтай тагч шиг бол 2.5 сая тонн мөнгө гэдэг тооч 2.5-аас хамаагүй илүү гарна. Тэгээд дээрээс нь татрын нэг Японд ингээд нэг дэлгэцэндээ авсан нэг бичсэн бетоноор явсан төмөр замын ажил байсан шүү дээ. Энэ нь Япон бол ихэд нэг үдэ хийдэг гадаад. Гэхдээ энэ өөрийн өгсөн бол бодит төмөр замын өсгөөс бол 2.5 дахин өндөр гардаг юм ажил байна. Тэгээд энэ бодитгээд байгаа султаачдын үйл бид нар энэ асуудал шиг байна. Өөртөө энэ сайхан дараагийн дэмжлэг гэж айгүй олон юм байна. Чи өөрөө зүгээр төмөр замын асуудал өөрөө Монгол орны бидний ирээдүйн хугацаанд тохиолдсон асуудал багхгүй. Би өөрөө дорнодын анги юм. Тэнд өссөн. Тэгсэн мөртлөө 1800 км төмөр замыг яагаад тавьдаг гэж учраас ерөөс ойлгохгүй. Энэ ямар ашиггүй төмөр зам. Хаавсан тэр ихний сайхан ажлуудын банкуд хэзээ хэрэгжих вэ? Би шууд хэлье. Энэ хамгийн утгагүй төсөл. Хаавсан гашуун сухатын хүмүүсээ энэ шиг өмнө бол олборчод хаавсан 300 км ахиад боловсруулалтад хүмүүс байгаа юм яг байна. Бидний хав хайгур цаашаа хөлс хэрэгтэй болчихсон чинь тэгээд хамгийн сүүлийн нэг юм бол яг энэ төмөр замын чиглэлээр бол хамгийн их асуудал асуудал та олон нийтийн мэдээлэл хэрэглэхээр нийтийн мэдээлэл хийж байгаа юм. Тэгээ би Батулга сайдыг урьж байна. Одоо энэ мэтгэлцээнд. Дээр нь тэр гадаад байдаг юм. Бид нар бол яг интернетээр бол бид нар асар олон бид нар хоорондоо мэдсэн үйл байдаг баггүй энэ төвчээр. Ерөн зүгээр өшөө цаана энэний цаана зөндөө олон мэдээлэлүүд байгаа. Би зүгээр өнөөдрийн хувьд бол бид нар анхаарал төвлөрөх асуудал нь энэ юм аа л гэж хэлж байгаа. Жишээлбэл манайх наанаас нь 5-7-оос гашуун сухад чиглэлийн төмөр зам төлөвлөсөн зам Хятадын цаанаас цагаан хадаас ирсэн зам хоёр хоорондоо 10 км зөрчсөн. Хоорондоо нийлдэггүй зам одоо хэнд хэрэгтэй. Тэгсэн яагаад ийм байдал үүссэн бэ гэсэн чинь уулзах цэгийг зам тээврийн яам Хятадын төмөр замын яам хоёр хоорондоо тохирох ёстой байхгүй юу? Уулзах цэг. Энэ тохирох ажлыг хийхгүй 3-4 жил алдсан байна. Анд уулзах цэгээ тохиролцож чадаагүйгээс за Монгол юм хийхгүй байна гэдээ Хятад наашин төмөр зам харуулаад тавьсан. Манайхан наанаас нь шал өөр 10 км зөрчсөн 70 бариад явцсан. Ийм л байдалтай байна. Тэгэхээр төмөр замыг барина гэдэг ажил зөв манай дотоод ажил биш. Бас хооронд нь тааруулах гэж олон улсын харилцааны хэмжээнд ярьж хийдэг ажил байхгүй юу? Тэгэхээр энэ ажлаа бүгдийг нь хайцсан. Ханаас ярьж байна? За. Маркетингийн хийсэн тэнцүү бишгээр ойлгочихсон сая тийм ээ. Тэр бол хөрөнгө үзүүлэх биш тийм ээ. Тэр бол яг юу гэж чинь
말하자면 타월이 타우스에 들어가서 양쪽 쉬고 계시지. 그래서 그 마시킨 중에 샤스 같은 쉬고나 그래서 이거 때문에 우리가 다시 무슨 문제가 있고 나도 같이 쉬어야 돼 싶어서 말 타우스 보고 그런 거 말고 나 그래서 뭐 같은 말이지. 30 тэрбум. Бас их муу гарсан байдаг. Энэ одоо яг энэ чинь ингээд одоо зүгээр ингээд бүгдсэн биш ингээд гарчихсан. Тэгээ ямар ч үсэн ийм ажил хийхдээ байна. Марцсан байна. Өнөөдөр энэ ямар ч үр ашиггүй байгаа байх гэж сэтгүүл дээр ойлгож байна. Яг одоо мэдхгүйгийн зовлон дэндүү үнэтэй байна шүү дээ Монголд. Мэдхгүй гэж болно л доо. Би тэрийг бол хүлээн зөвшөөрж байна. Гэхдээ мэдхгүй юм хүнээр хэлгэж гин гэж тийм их мөнгө төлж явах хэрэг байхгүй. Маккензигийн материалыг хэр оргийн одоо гайгүй унших юм бол голондоо голно. Гоо олдохгүй ч юм чи дэлхийн айгүй том компани шаалдсан шүү дээ. Гоо яг манад ядаж тэр авсан мөнгөнөөс татвар төлөөгүй яваад гисэн байл. Ийм л юм болоод байгаа байхгүй юу? Учирсан хохирол юм байна, учруулах гэдэг хохирол юм болчиход байна. Энэ байж болохгүй асуудлыг дийлвээ танилцуулсан. За ингээд та бүгдийг анхааралтай суулж баярлаа. За. Өдөртөө Монголын төмөр зам хувьцаат компанид даргаасан Инх сайхан Монголын төмөр замын асуудлаар хэвлэм авах зарлсныг үзэгчтэй бид шууд амжуулан үзүүллээ. Тэгэхээр өнөө орой 21 цаг 30 минутаас Инх сайхан манай студид шууд хүрэлцэн ирж ярилцлага хинээс үзэгчтэй хүмүүс хүлээ авч үзээрэй гэж хэлж байна. Ингээд үзэгчтэйгээ доор минь дараа 15 цагийн мэдээлэл хөтөлбөрийг хүлээн аваарай.